За сайн байцгаана уу. За өнөөдрийн уншлага эхлэх гэж байна. За энэ удаагийн уншлагаар болохоор чиний хүсэж буй ажил яг ямар үе шатн дээр явна вэ гэсэн сэдвээр уншлага хийх гэж байна. За ингээд сонголтын 3 карт байна. За та өөрөө маш сан мэдрэмжээр сонгорой гэж хэлмээр байна. За одоо өнөөдрийн нэг хажуу биш дээдлийн айл тийм үү засвар хийгээд байгаа юм шиг байгаа дах юм. Одоо нэг өрөмний дуу дуугараад байна. Одоо тэр нь өдөржингөө юм болно л да энэ ажлын цагаар. За тийм болохоор одоо яалтчгүй бичлэгээ хийж ин чимээ шуугаар нь багхан ороосой гэж бодоод. За ингэ сонгоцсон байхаа. За та сонголтынхоо картыг дараагийн хэсгээс үзээрэй. За creativity гэсэн нэгдүгээр группийн картыг сонгосон хүмүүс те уншлага эхлэе. За stars improving health гэдэг бүр эрүүл мэндтэй холбоотой бол ажил үзэх гэсэн юмсан тэгсэн эрүүл мэндтэй холбоотой. За яг хөө гэхдээ энэ заавал одоо юуг эрүүл мэндийг илэрхийлээд байна гэсэн үг бол бас биш. Ахаа за тэгээд нийт уншилгаас за ямар энержи гарч ирэх нь вэ гэж world төзөр өөрөө гарч иржээ. За юуны 6-гийн swords бас их сонин энержинүүд гарч ирээд байна да. За creativity гэдэг нь ямар ч гэсэн та тийм ээ. Creativity is your inner expression гэж байгаа байхгүй юу? Таны дотоодод угаасаа тийм бүтээлч чадал авьяас угаасаа байгаа юм байна. Өөрийн чинь дотор. За. Тэгэхээр та магадгүй энэ ажлаа хийгээд явж байгаа ч хүн байж болно. Хийх гээд зориод явж байгаа ч хүн байж болно. За хүсэж буй ажил яг ямар үе дээр явж байна вэ гэхээр та магадгүй энийг эхлэлийн шатандаа ч юм уу за ер нь тэгээд ямар ч шатандаа байж хүн болно. Тийм болно. Энэ хүн болгон адилхан биш. Тэгвэл нэг яг хүсэж байгаа одоо төвшөндөө бол хүрээг байгаа энерги байгаа даа байхгүй юу? Тийм. Дотроо бодоод төсөөлөөд төлөвлөөд явж байгаа улсууд нь бүр илүү их болоо гэж хэлэх гээд байна. За энэ ажлыг ингээд хийвэл миний одоо тэр бодож төсөөлсөн шиг явах болов. Магадгүй та одоо ингээд бодоод байгаа хгүй world төзөр уруу харж гарч ийн гэхээр энийг нэг онлайн жишээ нь одоо контент бүтээдэг. За тэгээд одоо юу гэдэг Facebook, YouTube, за одоо TikTok, за тийм төрлийн хүмүүс яагаад гэвэл дэлхийн үзэр уруу харж гарч ийн гэхээр нэг дэлхийд гаргаад юм хийдгүү маа гэхэд гэсэн үг. Гарч чадах болов гэсэн итгэл байхгүй байгаа нэг ч бас илэрхийлэх гэдэг шүү. За тэгээд хийлээ гэхэд ядаж ингээд нэг Монголынхаа хүрээнд одоо тий дуу хөгжим шүлэг зохиох за контент кино зохиол бүтээх за ерөнхийдөө нэг тийм бүтээлч төрлийн энерги хүн ямар ч зураач одоо тэгээ бүр дархан одоо бүр ямар ч бүтээлч төрлийн энерги байж болно. За тэгэхээр та бол тийм төрлийн таны сонгосон хөзрийн энерги. Тэ. Та тийм хөзрийг сонгож ихээр магадгүй танд тийм авьяас чадал байгаах, зарим нь эхлүүлээд явж байгаах, зарим нь одоо эхлүүлэх гээд бодлын төвшөнд ингээд дотроо маш их бодож боловсруулаад байж байгаа болов уу гэж хэлмээр байна. Тийм. Тэгэхээр хүн болгоны энерги өөр учраас яг та тэнд явж гинэ. Таны одоо ямар ч гэсэн сайжирж байгаа improving health гэхээс илүү та өмнө health гэдэг нь яг юу гэж сэтгэл зүйн эрүүл мэндийг илжээж болно. Тэр нь болохоор бодлоороо сэтгэлээрээ за биеинд одоо тий ингээд яваад ийм амжилтанд гарч хүрч чадах болов гэдэг өмнө тэгээд бодож исэн юмдаа магадгүй айдсаасаа болоод энэ хараа кросс гэдэг энэ хөзрөөрөөлөх гэдэг нөхөр том өөрийгөө айлгаж исэн сэтгэл зүйн айдсаа дарж давхыг энд төгсгөл ирж байгааг хэлж байгаа байхгүй юу? Кросс хөзрөөр
өөрийгөө магадгүй дотроо бодоод боловсруулад байдаг хэрнээ ил гаргаж, илчилж хийж ажил болгоогүй төрлийн хүмүүс нь их олон байх гэдэг. Тийм. Тэгэхээр таны одоо бол процесс чинь хөдөлж эхэлж байна. Энэ хөдөлгөөнтэй карт ирж байна. Танд одоо боломж ирж байна. Та эхлүүлэх шанс чинь ирж байна. Эхэлж чадахгүй байгаа улсуудад бол энд айцад даван тулаад тэнд төгсгөл ирж байгаа учраас одоо нэг танд нэг цаг нэрээд байгааг илэрхийлж байгаа байхгүй. Таныг цагийг ирүүлэхийн төлөө энд бас энэ харж байгаа, дааж байгаа тэнгэр юм уу, дээдсэн юм уу, эсвэл хин нэгэн юм уу тусаж дэмжиж байгаа таны ойрын амьдралд байгаа одоо гэр бүл чинь одоо үр хөвгч өөр хинч байж бол найз нөхөч чинь эсвэл албан байгууллага одоо танд боломж өгөх гээд байгаа байхгүй юу? За чи одоо бодож байгаа санаж байгаагаа нэг хий, ажил болго. Тэрэн дээрээ төвлөрөөд нэг юм хийгээд их гээд энэ хугацаанд одоо эрдэж явах цалин хөлс нэг боломжийг цаг хугацааг ч юм уу танд нэгсэндээ олгоод байна, олгох гэж байна гэсэн үг. Тэгээд таныг энэ цагийн энэ урсгалыг дагаад одоо л нөгөө юм хийдэг цаг чинь шүү гэж хэлэх гээд байна. Магадгүй таны бүр хүүхэд үеэсээ бодсон, сансан хүүхэд үеэсээ бүр ингээд нэг хүүхэд үеэсээ хүнд нэг мөрөөдлөд нь шүү дээ. Тэгсэн ер нь өөр ажил мэргэжил хийгээд өөр юм хийгээ явж ийсэн аа. Ерөөсөө л явж иж би хүүхэд байх үедээ ийм юм дуртай байсан. Энийг ясандаа өөрийгөө олж байгаа хүн энэ сүнслэгийн хувьд. Өөрийгөө олж байгаа хүн гэхээр хүүхэд байх үедээ айгүй мөрөөдөж, дурлаж, хүсэж байж исэн юм аа. Эргүүлээд олж аваад бариад хийсэн тэр нь өөрийнх нь угаасаа хүн хүүхэд байхдаа цаанаар яадаг юм. Би чадахгүй гэж бодохгүйгээр зүгээр л дуртай бол хийдэг байхгүй юу? Энэ орлого олно, энэ олохгүй. Энэ намайг мөрөөдөлд минь хүргэхгүй. Юурээс ийм юм байдгүй шүү дээ хүүхдэд те. Зүгээр л яг одоо дуртай байгаа нь юу вэ? Би нэг ийм юм их за зураг зурх дуртай. Тэгвэл зураал сууж явахдаа амар аз жаргалтай одоо цаг яаж өнгөрснөг ч мэдхгүйгээр өнгөрчдөг жишээ нь. Тэгэхээр тэр хүүхэд байх үеийнхаа хүсэл мөрөөдөл тэрийг эргүүлж олж аваад эхлүүлэх гээд байгаа хүмүүс байна. Тэ. Тэрийг эхлүүлэх гээд тэгэхээр за магадгүй хүнд аягүй олон шалтгаан байна. За миний энэ нэг дуртай ажил маань надад одоо магадгүй нэг тийм сайн цалин хөлс өгөхгүй байж магадгүй. Тэгэхээр чи би тэр үгээр чи яаж амьдрах вэ? Би чи эхлээд мөнгө олох хэрэгтэй шүү дээ. Эхлээд амьдрах хэрэгтэй шүү дээ. Дараа нь хүсэл мөрөөдөл дуртай юм хийх хэрэгтэй шүү дээ гэдэг. Ингээ бодоод магадгүй ерөөсөө ингэ нөгөө зориг гаргаж, төвчээр гаргаж эхлүүлж өгөхгүй байгаад байсан байгаа. За гэтэл одоо тэр цаг үеийн төгсгөл. Угаасаа танд сүнсэнд чинь өгөгдөлт чинь байгаа юмыг та хичнээн нөгөө дарвч далдай нь булавч бултай нь гэдэг шиг ерөөсөө л тэрийг хийх цаг үе нь иржээ гэж хэлэх гээд байна. Одоо тэр болох уу болохгүй юу? Одоо амжилттай болох уу болохгүй юу ч гэдэг юм уу тийм ээ? Эсвэл мөнгө олох уугүй юу ч гэдэг юм уу. За тэр талаасаа ерөөсөө бодох тийм одоо шаардлагагүй цаг үе нь болох гэдэг юм уу да гэж хэлмээр байна. Ягаад гэвэл хүн дуртай юм хийж хаад мөнгө өөрөө дагалдаж орж ирдэг гэдэг байхгүй юу? Тэрийг чамаас илүү сайн хийж чадах хинч байхгүй гэсэн үг. Тийм болохоор тэрийг л хийгээд явж хахад нөгөө мөнгө ч нөөрэ орж ирнэ л гэсэн үг. За тэгэхээр энэ creativity гэдэг төрөл дээр ер нь бүтээл чинь яг бүр ямар ч юу ч бүтээл. За зүгээр одоо сая гинт орж ирж байна л да. Та шивээс ч юм байж болно. Гоо сайхан ч байж болно. За шивээсийг жишээ нь тань шиг сайн хайждаг. Би та нэг чадмаар санагдаад мэд чадлна гэдгийг мэдээд яваад байдаг. Бүр ингээд ийм зургаар хийвэл бүр гоё даач гэдэг юм. Одоо ингээд бодоод боловсруулаад өчнөө олдсон гэсэн үг шүү. За. Энэ шивээс ч юм бол нэг жишээ байлаа. Ягаад ч нэг тийм шивээсний юм орж ирээд байна. За гэх жишээгээр ямар ч төрлийн одоо юу байх нэ? Одоо бүтээлч нэрэг байх нэ? За Stars үзүр таныг Stars ч угаасаа од штэ. Та тэр салбартаа хамгийн амжилтанд хүрэх хүн гэсэн үг. You can manifest your every wish гэж аахгүй. Та хүсэж байгаа бүхнийгээ өөртөө дуудаж чадна гэж.
За тийм манифестийн бас их тийм хүч чадал бас танд байж болно гэж хэлэх гээд байна. За, improve хийл дахиад. Энэ дээр яг ажил энерги урагшлахын тулд эхлээд ажлын энерги тийм урагшлуулахын тулд эхлээд чиний дотоод энерги бие сэтгэлээ тогтворжуулах, эрүүлжүүлэх шаардлагатай. Бие сэтгэлийг тогтворжуулж, эрүүлжүүлэх, бие чадна гэсэн итгэлтэй болох. Яг гэвэл энд ядаргаа. Өөр юмд нөгөө дуртай биш юм аа хүн хийгээд явахаар айгүй их өөрийн мэдлгүй ядаргаа хоригдлож байдаг. За энэ цалин нэлээ энийг хийгээ явж амьдрал энэ. А гэтэл та тэрэн дуртай ажил чинь биш тийм мөрөдөл биш, хүсэл биш, сүнсний өгөгдөл биш. Ямыг ингээ хийгээ яваад хорхон айгүй их цаагаараа ядарч, стресстэж байдгаа. За тийм болохоор таныг дуртай юм бодох болгондоо эрүүл мэнд чи илүү сайжирч, сэтгэл зүй чинь илүү сайжирч байгааг илэрхийлээд байгаа байхгүй юу? За юм байна. За тэгээд child гэдэг үзэр угаасаа таны ажил одоогор бол жижигхэн байна л гэж. Энэ жижигхэн хүүхд яад өсөж томроод цаг хугацааны ирэхээр өсөж томроод та хамгийн амжилттай нэг нь болох байхгүй юу? Тэр шууд амжилтанд хүрэх хүн гэж өөрөөсөө байхгүй. Жижигхэн байсан өсөж үржинэ л гэсэн үг. Томорноо л гэсэн үг. Мөн энэгээр шин санааг илэрхийлнэ. Шин эхлэлийг илэрхийлнэ зарим хүмүүст. Нэг ажлыг нэг тийм зарим нь багын хүсэл мөрөөдлөө, зарим нь шин эхлэл, нэг шин ажил, шин санаа. Тийм. Тэгэхдээ тэрэн дээрээ үнэхээр туршлага багтай байгаад байгааг илэрхийлж байгаа байхгүй юу? Тэр нь ирээдүйтэй тэгэхдээ туршлага багтай байгаад. Энэ ирээдүйтэй гэдгийг бас мэдээд бас танд нэг цаг хугацаа бас ингэдэг нэг өгөөд байна гэсэн санаа шүү дээ. За энэ дээр тийм болохоор нэг хэцүүгээр тийм нөгөө нэг төгсгөлийнх нь эцсийг нь харах гад юм уу, төгс байх гад хичээгээд байгаа юм шиг байгаа энэ дээр. Энэ дээр төгс байх гад. Юм бүхэн төгс эхэлдэг шүү дээ. Эхэлсэн бүхэн алдаанаасаа суралцаад баг багаар урагшлаад явдаг. Тэгэхээр эхлэх нь чухлаа гэж. Энэ дээр нэг төгс байхын төлөө толгой дотроо баахан төсөөлөл хийгээд тэрэндээ одоо өөрийгөө айлгаад гэх юм уу? Тэгээд айдсаа давж чадахгүй байгаад байна гэсэн үг шүү за. За тэгэхээр World хөзрийн уруу харж байгаа нь болохоор тийм. Яг нь ер нь бол нэг одоогийн хүртэл хийж байгаа юмныхаа энэ одоо нэгсэндээ төгсгөх ёстой юмыг төгсгөөгүй байна гэсэн үг. Дуусгах ёстой юмыг дуусгаагүй. Бүрэн бүтэн болгох ёстой юмыг бүрэн бүтэн болгоогүй байгаад байгааг илэрхийлж байна. За тэгэхээр тийм одоо нэг эцсийн шатанда ирээгүй байгаад байна л гэж. Эцсийн шатанд ирэхэд та энд эхлэл авах хэрэгтэй байгаа байхгүй. Энэ ажлын эхлэл дээр. Тэгэхээр энийг дуусгаж өгөхгүй байгаад байгаа юм юу гэж энэ айдас чинь. Энэ уягдсан байгаа мэдрэмж чинь. Төгсгөл нь болчиход байгаа юмыг барьчаад тавьчаад айдсаасаа болоод одоо төгсгөж өгөхгүй байгаад байгаа юм. Магадгүй дуусгах ёстой ажил. Ерөөсөө ажил дээр үзэж байгаа учраас таны энэ надад нэг л бишээ гэж таныг ядраагаад ингээд стресстүүлээд ядраагаад байдаг ажлыг та дуусгах ёстой байдал зууралдаад байгаа гэсэн үг. За. Тэгтээ хөдөлгөөн бол эхэлсэн гэдэг байгаа шүү дээ энэ спортсоор. Ямар хөдөлгөөн эхэлсэн бэ гэхээр тэр хүнд нэг тийм зурлалцсан байгаа үеэс багаар ч гэсэн наашилж байгааг. Өөрөө л зурчаад байгаа болохоос шуул нь одоо нэг хорвоо ертөнцийн чиний цаг чинь болчлоо гэж чамайг өөрөө чинь одоо нэгсэндээ өшөглөд гаргах гээд байгаа байхгүй. Тэгэхээр та өөрөө зууралдчихад байгаа байхгүй. А зууралдчихад байгаа учраас энэ нөгөө сайжирч байгаа гэдэг чинь тий. Багаар ч гэсэн наашилж байна л гэсэн үг. Та зөв зам руугаа багаар чиглэж байна гэсэн үг.
За тэгэхээр ажлын орчноо солих гээд байна. Зарим улсууд өөр чиглэл рүү тий. Бүр ерөөсөө л таны одоогийн хийж байгаагаас бүр ингээд шал өөр юм руу шилжих энерги гэсэн үг. За зарим хүмүүс энэ дээр юу гэж бүр зарим нь энэ далаа гатлаач гэдэг юм уу? Одоо ингээд гадаад орн руу, шин салбар руу гэх юм уу? Хийж байгаа ажлынхаа шин салбар руу шилжих төрлийн энергитэй хүмүүс бас үзэж иж болно. За Six of Cups гэзрээр энэ хөзөртэй Six of Cups. Энэ хөзрөөртэй чамд сэтгэл дойр байдаг. Тайван байдаг. Ажил руугаа, мест рүүгээ, дуртай нөгөө хийх ёстой юм руугаа шилжих энерги байна гэсэн үг. Ер нь өмнө нь сонирхож байсан жижиг баг наснаа өмнө нь амьдралынхаа альч цаг үед өмнө нь сонирхож байсан юм руугаа эргээд очиж байгаа. Тэрийгэ тэнд өөрөө л дуусахгүй байгаа болохоос биш дуусгах цаг нь болцсон. Одоо тэгээд баг-багаар нь ашиглаж байна гэдэг чинь энд одоо ирж л явна л да. Тэгээд ирж л явна гэсэн үг. За тэгэхээр энэ ажил руу шилжихийн тулд та тий бэлтгэл дээрээ өөрийгөө эдгэж байгаа дээрээ тэгээд аажмаар маш тийм огцом хурдтайгаар биш маш аажмаар айцтайгаа учраас маш аажмаар шилжиж байгаа нэр. За тэгэхээр ер нь нөгөө дотоодын чинь сэтгэл зүй дотоодын чинь хүнийг бэлэн болгоод байна л гэж байна. Бодит байдал дээр та хичнээн ингээд магадгүй ингээд нөгөө нэг хурдах шиг тийш ингэж хэмсэн энэ төр гэж бодож байгаа бол үгүй. Эхлээд таны сэтгэл зүй дотоодын эрүүл мэнд бэлэн болж иж та шилжих гээд байгаа байхгүй юу? За тэгэхээр ийм төрлийн энерги байгаад байна тийм. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нэлээд бүтээлч улсууд байх гэдэг юм л та тийм. Бүтээлч байдал яг за энэ үзрийн дотор юу гэж нэхэр бүтээлч байдал бол чиний дотоод илэрхийлэл. Дотоодынхоо илэрхийллийг бүтээлч байдлаар гадагш нь гаргах гэдэг байгаа байхгүй. Та чинь дотроо хоосон хүн биш ээ. Мэдрэмжтэй, хийх юмтай, авьяастай, чадвартай, чадaltaй хүн гэж хэлэх гээд байгаа байхгүй. За тэгэхээр тэр ёстой нэг хөгжим дууга зохиод юм уу, зураг зурд юм уу, нэг л нэг тийм доторч нь байгаад асаад мартагддаггүй нэг юмыг та гадагшлуулах, хүмүүст хүргэх. За ийм чиглэлийн энергитэй ийм ажлыг л одоо уулан тий хүсэж байгаа хүн шиг байна тий. За тэгэхээр таны энэ ажил уншлагын гол сэдэв ямар шатан дээрээ байна вэ? Шилжиж байгаа шатан дээрээ. Та хуучнаасаа салж яг жинхэнэ хийх ёстой юм руугаа аажмаар шилжиж байгаа шатан дээрээ байна гэсэн үг. За ингээд нэгдүгээр группийн тий уншлага ерөнхийдөө өндөрлж гин тий. Өөрийгөө одоо ил гаргах тусмаа, дотоодоо илэрхийлэх тусмаа чиний ажлын чинь зам нээгднэ гэж хэлэх гээд байна. За та тийм төрлийн хүн гэсэн үг. За окей. Ингээд уншлага сонссонд баярлалаа. Амжилт хүсье. За хоёрдугаар группийн уншлагыг эхлэж байна. Courage гэсэн одоо картыг сонгосон хүмүүсийн уншлага. Бүргэдтэй тий. За чиний хүсэж буй ажилд яг ямар үе дээрээ явж байна вэ гэсэн уншлага хийх гэж байна. За raindrops гэсэн энэ карт. Raindrops. Борон тусал гэсэн үг тий. Борон тусал. За өнгөрсөн гомдол. Өвдөлт. Аажмаар угаагдж байна гинэ. Борон тусалд. Бороо нөгөө бүхнийг бохор бүхнийг цэвэрлээд ингээд нөгөө
Сэтгэлийг ариусгаад нэг буруу орчны дараа нүд тунгалахшаад нэг орчин гоё угаагдсан гоё гэрэл хийгээтэй гоё болдсон шүү дээ тий. За тийм цаг үе. За тэгээ энэ дээр таны ажил дээр одоо юу гэх юм танд боломж ирж байна гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Take a chance гэж байгаа байхгүй юу? Боломжийг ав. Одоо боломжийг хүлээж ав. Өмнө танд олдоогүй боломж байж болох гэдэг шүү дээ. Өнгөрсөнд болохоор цаг үеийнүүд болоогүй гэсэн юм нэг л та болгоогүй бүтээгээгүй чадаагүй нэг юм чинь боломж одоо бол танд ирэх гэдэг шүү гэж хэлэх гэдэг. Энэний цаг үе нь гэж. За ки энэ түлхүүр гэсэн үг байгаа шүү дээ. Яагаад гэвэл тэрний түлхүүр нь олдсон. Тэр үед болоогүй юм нэг танд түлхүүр нь байгаагүй байхгүй. Яаж онгойлгох түлхүүрээ? Гарц гаргалгаагийн нэг түлхүүр нь танд байгаагүй. Одоо бол харин та түлхүүртэй болсон гэж. Энэ түлхүүр нь яг юу хэлэх гээд? Зөвхөн зөв мэдээлэл, зөв хаалгаа онгойлгох түлхүүр. Эсвэл болохгүй байсан тэр асуудлыг тий тайлах боломж. Ингээд гээд нэг санаа нь орж ирдэг ч юм уу. За тэгэхээр энэний боломж нь эх хэдэн 7 хоногт танд орж ирэх гээд байна гэсэн санаа шүү. With the next few weeks гэж аахгүй. Дараагийн цөөхөн хэдхэн 7 хоногийн дотор танд энийг нээх боломж. Тэр зөв хүнээр юм уу, зөв хаалгаар юм уу, зөв боломжоор юм уу, зөв бодлоор юм уу нэг юмар орж ирэх гээд сайн хэлснээр. Их чухал. Өмнө нь болоогүй байгаад байгаа байхгүй юу? Өмнө танд түлхүүр нь байгаагүй та учир нь болоогүй байгаад байгаа байхгүй юу? За энэ дээр болохоор танд тийм ээ. Эр хэдэн 7 хоногт хөдөлгөөн орноо. Нөгөө гацаад өмнө болохгүй байсан бүлгэнд хөдөлгөөн орж ирнэ. Шинэ уулзалт гарч ирж магадгүй, шинэ санал гарч ирж магадгүй. Тийм тодорхой өөрчлөлт ирэх магадлал одоо маш өндөр харагдаад байна гэсэн үг. За beer буюу энэ баавга тийм хүч чадалтай баавгагийн хузар. Тэгэхээр энэ одоо орж ирэх гээд байгаа дараагийн хэдэн 7 хоногт орж ирэх гээд байгаа энэ чинь бол маш хүчтэй тогтвортой энергитэй. Нэгсэндээ boss тий. Бас энэ courage гэсэн хүзэр хоёр удаа гарч ирж байгаа байхгүй юу? Нилээн ирэх мэдл бүхий том ажлын байр суурьнд та өөрөө шилжих үү? Мөнгө санхүүгийн том боломж нь танд ирэх үү? Эсвэл том төсөл юу гэдгийг тийм юм танд орж ирэх гээд байна. Энэ нь маш том хүчрэх гэсэн үг. Таныг тийм байр суурьнд аваачих хүн хэн нэгэн эсвэл та өөрөө. Та энийг хүлээж исэн хүн юм чинь та өөрөө байх магадлал маш өндөр байна. Таны одоо нэгсэндээ courage юу гэдэг вэ? Courage юу гэдэг вэ? Карьер өсөх гээд байна гэсэн үг. Яг хэлэх гэсэн чинь нэг олон хэлтэй хүн шиг өчр нь болтгоо ажиллаа. За тийм таны ажлын карьер өснө. Тэрний та үе талхыг нэг одоо хэдхэн 7 хоногт танд орж ирэх гээд байна гэж хэлэх гээд байна. Тэр маш хурдтай энерги байхгүй. Eight of Wands гэдэг чинь маш хурдтай ярина. Ингэж таны ажил амьдралын баланс тэнцэх гээд байгаа байхгүй юу? Маш том байгууллагыг хилжиж болно. Та маш том байгууллагт одоо орох ажлын санал, ажлын нөгөө нэг эрхээ авч иж болно. Эсвэл та маш том байгууллагын удирдлага хүнтэй уулзах алтан боломж нь танд олдож болно. Гэхдээ ерөөсөө маш тийм их л гоё цаг үе чинь танд ирэх гэдэг шүү дээ. Бодож исэн, хүсэж исэн ажил дээр чинь. За тийм болохоор өөрийнхөө үн цэнийг одоо нөгөө өөрийгөө дорд үзэх гэх юм өөрийгөө жижигрүүлэх хэрэггүй гинэ. Хичнээн том байгууллага, хичнээн том юм орж ирж исэн ч гэсэн та ч гэсэн бас
тэнд дүүцгүүц хэмжээний одоо тийм потенциалтай чадвартай одоо юутай хүн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө ямар нэгэн байдлаар битгий жижигээр бодороо гэж бас хэлмээр. За Two of Pentacles. Магадгүй та нэг хоёр сонголтын за энэ ажил уу тэр ажил уу гэсэн хоёр сонголтын дээр байгаа цаг үе ч байж магадгүй. Эсвэл энэ ажилд орсноор таны ажил амьдралын баланс айгүй гоё ингээд нэг цэгцрээд явна гэсэн үг. Ерөнхийдөө л энэ ажилд орсноор тал руугаа шүү. Ягаад гэвэл энэ Пентагийн 3 гэсэн үйл рүү. Та нэг баг хамт олонд орох гээд байгаа байхгүй юу? Нэлээд том байгууллагад. Эсвэл нэлээд том байгууллагын өөрөө нэлээд гайгүй суур байранд суурин дээр ирэх гэдэг. Тэр Three of Pentacles-аар байгууллага хамт олно гэдэг. Ер нь ажлын орчныг. За тэгээд энэ үзэр дээр бас юу хэлэх гээд байна гэхээр за та магадгүй шинэ ажлын санал танд айгүй гоё газараас ирсэн чинь та за хуучин ажил дээрээ шинэ ажил дээрээ. Энэ ажил яг надад цаашдаа ирээдүйдээ ирээдүйгүй юу? За эсвэл энэ тийм одоо юу гэх юм хоёр боломж зэрэгцэж гарч ирж магадгүй танд. Тэгэхээр та аль нэгнээс нь сонголт хийх шаардлагатай цаг үе танд ирж магадгүй гэдгийг хэлэх гээд байна. За тэгэхээр Eight of Wands үзрээр гинтэл одоо таны нэг жоохон одоо маш хурдтайгаар танд л ерөөсөө одоо ингээд шийдэхгүй болохгүй цаг үед орж ирээл аль нэгийг нь яахгүй болохгүй болоод эсвэл ажлын мессеж ярилцлага гээл их л тийм завгүй болох цаг үеийг мессеж ярилцлага за тэгээ хин нэгэн рүү хариу өгөх за тэгэл одоо юу гэдэг ажлын санал гээл одоо ерөөсөө тийм юмнууд энэ цөөхөн 7 хоногийн дотор айгүй хурдан орж ирнэ л гэж хэлэх гээд байна шүү. За тэгэхээр таны одоо хүсэж байгаа ажил яг ямар үе шатандаа явж байна вэ гэхээр таны хүсэж байгаа ажлыг чинь хаалга үүд нээгдэх гээд байна яг одоо. Удахгүй. Удахгүй. Маш хурдтай нээгдэх нь вэ шүү хаалга үүд нь тий. Ойрын хугацаанд орж ирэх гээд байна. Ойрын хугацаанд одоо тэр шинэ хамт олонны орчин юм уу? Шинэ ажил карьерийн одоо байр суурийн орчин юм уу? За тэрний үе тайлах одоохон нэгдлээ шүүл гэж хэлмээр байна да тийм. За тэгэхээр courage гэдэг үзэр түрүүн энэ зөвхөн энэ үзрийг одоо дангаар нь таны сонголтын үзрийг одоо орчуулад үгүй. За тэр нь хөл зориг тийм. Эр зориг, энэ гэсэн эр зориг. Баавгач хүчтэй амьтан, бүргэд хүчтэй амьтан тий. За тэгэхээр чиний зориг дотор талд чинь байдаг. Чи ямар ч зүйлийг даван туулах чадвартай гинэ. Даван туулах хүчтэй бүр чадвар биш, бүр хүчтэй. Тэгэхээр танд ямар нэгэн ажлын байр суурийн шинэ газрын юм ирэхэд та бүр асуудалгүй ингээд даван туулчих чадна гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Одоо болохоор би тэр ажлыг чадах болов одоо тэр байгууллагад орчвол одоо би тэрэнд тэнцэх болов ч гэдэг юм уу. За иймэрхүү юм бол бодож сэтгэхэд хэрэггүй яагаад гэвэл та зоригтой байснаар энэ бүхнийг зүгээр л одоо нэг мэдэд даван туулсан байх болно тийм. Ялангуяа энэ ажил болохоор танд илүү хариуцлага, илүү том байр суурь, илүү шинэ гоё орчин, илүү том төвшин рүү дөхөж тийм. За бүргэд бол тийм өндрөөс харах хэрэгтэй тийм. Эрхчлөөтэй амьтан. Өөрийгөө нэг ирээдүгөө одоо нэгсэндээ нэвт харж байгаа шүү дээ. Бүргэд чинь алс холоос хардаг шнэ. Энэ хүнтэй хардаг амьтан биш. Алсаас холоос өөрийнхөө очих байр суурийг хардаг амьтан шүү дээ тийм ээ. Байгаа олж хардаг. За тэгэхээр танд тийм хэмжээний хүч чадал бол угаасаа байгаа хүн гэж хэлдэг дээ. Тэгэхээр эргэлзэх хэрэггүй тий. Таны хүсэж байгаа ажлын одоо түлхүүр нь нээгдэж хаалга үүд нь онгоох гээд байна шүү. За ингээд амжилт хүсье. Ингээд таны 2 дугаар группийн уншлага өндөрлөлөө. За баярлалаа.
За 3 дугаар групп. Bravery юу гэж уншдаг юм бол да энэ нь одоо сайн цэвэрхэн уншиж чадахгүй маань. За тэр нь ч яг утгыг нь те ойлгоод явчихвал болж байгаа тэр. Юу хэлэх гээд байна гэдгээ л одоо мэдрэмжээр уншаад явна шүү дээ тий. За чиний хүсэж байгаа ажил яг ямар үе дээр явж байна вэ? За 3 дугаар сонголтын бол нэлээд том эргэлтийн зэг дээр байна гэсэн үг шүү. Одоо бол энэ ажил нэг тийм яг нэг өөрчлөгдөх гээд байгаа. Анхны алхмаа хийх гээд байгаа цаг үе нь. Аажмаарч ирж байгаа юм биш. Stork гэдэг нь нүүдлийн шувууны амт тийм. Шувуу ерөөсөө ингэ бүр таараа 1 2 3 хэдэн 5 8 карт сунгасалснаас Stork гэсэн хоёр өөр төрлийн одоо нэгсэндээ хөзрөөс сугалахад яг ижил юм хэлж байгаа байхгүй юу? Хоёр карт яг нэг идэгтэй хоёулаа Stork байхгүй. Тэгсэн энэ танд айгүй чухал одоо юу гэсэн үг вэ? Дахин давтан хэлэх гээд ийн гэсэн санаа. Одоо энэ Luke Borsain гэдэг энэ чухал цаг үеийг одоо нэг анзаараарай гэж хэлэх гээд байгаатай адилхан. Маш чухал цаг үе шүү гэж. Маш том эргэлтийн чинь цаг үе ирлээ шүү гэж хэлэх гээд. Таны нэгсэнд амьдралыг бүрэн одоо нэг тий та хуучин ингээд энэ одоо бүр тоошоо толгоогоо доошоо харуулж явж байгаа зү. Бүрэн ингээд нэг 360 градус 180 градус биш 180 градус зэргүүлэх гэдэг. За тэгэхээр тийм том өөрчлөлтийг хүн анзаарахгүй өнгөрнө гэж бас байхгүй байх л да ер нь тийм. Нэгэсэндээ хувь заяаны түлхэлтээр хувь заяа таныг одоо цаг нь олсон гэд тэгж ин гэсэн үг. Тийм учраас дээд тэнгэрээс дээд ертөнцөөс хорвоо ертөнцөөс таныг энийг л анзаараарай да гэд ингээд эмэл гэсэн үг заяа. За бүр ерөөсөө тийм айхтар тулгаж хэлж байгаа тийм чухал энергитэй одоо карта гэсэн үг шүү. За хуучин таны бодож ийсэн одоо тавар хөзрөөр хуучин таны хийж ийсэн хуучин та өөрөө нэгсэндээ нуран унж ийн биш болж ийн амьдралынхаа зүг чигийг бүр тэс өөр болгож ийн гэсэн үг. Таны итгэл үнэмшил байсан ажил төрөл одоо бүр амьдралч гэж магадгүй. Ер нь бүх юм чинь бас эсэргээрээ одоо ингэж тавар хөзрөөл ерөөс нурж унах. Ингээл явж ийн гэж бодсон ч үгүй ээ. Ингээ явахгүй шүү дээ гэдэг. Нурааж ийн гэсэн үг шүү заяа. Хуучин бодол, хуучин ажилдаг байсан арга барил бүр. За тэгээд нэг аюулгүй одоо юу гэх юм. За энд л аюулгүй гэдэг миний энэ ажлын байрлалцтай аюулгүй гэж бодоод энийг би насаараа хийнэ гэж бодоо явжсэн ч үгүй тэр чинь бүр нуурж унж байгаа хэлж байгаа байхгүй. За тэгээд тохирохгүй орчин тийм ээ. Өөртөө тохирохгүй байгаа орчноос гарах шин зам. Магадгүй зарим нь шин энэ ерөөсөө нүүдэл суудлыг илэрхийлдэг. Шувууч өөрөө нүүдлийн амьтан шүү дээ. Нүүдлийн шувуу. Тэгэхээр зарим нь бүр одоо нэг газар суурин амьдарч исэн бол бүр огт танихгүй мэдэхгүй шинэ газар руу шилжиж суурших нүүх гэсэн энергийг хилээд байгаа юм баггүй юу? За. Тэгэхээр таныг өнөөдрийг хүртэл өөрийнхөө хяналтанд бүх юмыг байлгаж ин би яг одоо яг л энэ замаар ингэх ёстой гэдгийг ер нь бүх юм миний яг л нөгөө бодсон төлөвлөснөөр болж ин гэж боддог байсан бол одоо бас нэг тийм биш болох гээд байгаа гэж болно шүү. Яг л тавар өдөр ер нь их юм илэрхийлдэг шүү тийм. За тэгэхээр хорвоо ертөнц бол танд бол маш олон дохионуудыг илгээж байна тийм. Магадгүй та утаас зурагт магадгүй YouTube-ээс олон өөрчлөн зориулагдсан давтагдсан мессеж тоо одоо хүрэх гэсэн мессеж энтрийг анзаарч хүлээж авбал танд ерөөсөө л ингээд илгээгээд байгаа гинэ мессежүүдийг танд руу илгээж байгааг нь санамсаргүй таарлцсан хүний үгээрч санамсаргүй сонссон одоо хүмүүс хоорондоо ярьж байгаа ярианаас ч юм уу ерөөсөө л танд ингээд нэг анзааруулах гад анхааруулах гад илгээгээд байгаа л гэсэн юм хэлэх гээд байна л да тийм. За эсвэл дотроос ч хүчтэйгээр ерөөсөө гинт айгуу тийм огцом сонин мэдрэмж одоо нэг орж ирдэ шүү дээ тийм.
За тиймэрхүү байдлаар хүртэл. За энэ нь болохоор таныг ерөөсөө өөрчлөгдөх зөв чиг, зөв газар руу явах, одоо бүх юмыг өөрөөр эхлүүлэх тийм одоо мэдрэмж гэх юм одоо тийм чиглэлүүдийг танд тийм өгж байгаа гэсэн үг. Stork үзэр бүр 2-2 удаа гарсан бүр гайхаад байгаа. За тэгэхээр ерөөсөө тийм газар орчныг солиож зарим нь хотоосоо хөдөө рүү, хөдөөгөөс хот руу, зарим нь гадаад руу, зарим нь эх орон руугаа бүр ерөөсөө нэлээд нүүдэл суудлын цаг үе болцоох нь үү энэ 3 дугаар группийн тийм. Тэгэхээр амьдралынх нь нэлээд том өөрчлөлтийн цикл орж ирж байгаа цаг үе гэсэн үг. Циклийн өөрчлөлтгөр. За юм байна. За ажлын энерги бол угаасаа аль хэзээний ингэж өөрчлөгдөж байгаа хүнд өөрчлөлт аль хэзээний орсон гэсэн. Ягаад гэвэл байгаа газараас нэг тийшээ явж байгаа хүн ажил бол өөрчлөгдөн цоо шинэ ажил хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шилжилтэнд орсон ажил бол ерөөсөө шийдсэн гэсэн үг. За Major Arcana хөзрүүд бол тийм Chariot, Empress гэсэн том хөзрүүд бол гарч ирсэн байна. Тийм. За чиний хүсэж байгаа ажил эд баялаг, бүтээлч байдал. Empress гэж ерөөсөө их эд баялагтай, бүтээлч, өөртөө ихтэй, хангалуун, зүүн совинтой, дотоод мэдрэмжтэй. За ийм тийм эмэгтэйлэг энерги гэлж байгаа хгүй Empress үзрээр. Өөрийнхөө үн цэнийг өсгөх алтан боломж ирэх гээд байна. Та тэнд очисноор өөрийн чинь үн цэн өснө. Нэгсдээ та байх газараа одоо л ирэх гээд байна гэсэн үг. Тийшээгээ одоо л явах гээд байна гэсэн үг. За тэгэхээр өөрийгөө үнэлэхдээ их одоо юу гэх юм? Тулгуурлана. Тийм. Өөрийгөө үнэлэх. Өөрийгөө та хэр зэрэг өндрөөр үнэлж чадна. Та тэр газараа хүрнэ гэсэн үг. Маш тийм. За тэгээд тэр шилжилт хөдөлгөөнөөс болоод одоо тэр маш гоё эд баялагтай энэ олон хүмүүст өргөгдсөн тийм ээ. Олон хүмүүст танигдсан, тэд таныг сонгосон. Нэг ийм гоё энерги бол орж ирж байна гэсэн үг. Chariot хөзрөөр бол юу гэж вэ нэхэр энэ гуруулаа нүүдэл суудал хөдөлгөөн Chariot гэдэг нь болохоор бүр хүчтэй, хурдтай хөдөлгөөн шүү. Одоо 2 морь хөлбөлцсөн давхиж байгаа хүн шиг. Нэг морьтой хүн хаа өрөх вэ? 2 морин дээр сууж чадах бол одоо хаа өрөх вэ гэдэг шиг. Тэгэхээр одоо бол зогсохгүй. Зогсдог цаг бол хайшд дууссан. Бүх юм энд бол одоо ингээд нурж унсаа. Одоо бол нүүн суун шилжин бүр хурдтайгаар өөрчлөгдөнө. Ажил амьдралын энэ карьер бол огцон хурдтайгаар өсөх одоо тийм боломж бол танд одоо ирсэн байгаа гэсэн үг. Та сонгогдохоор дараа нь ийм гоё одоо юу гэх юм? Өөртөө итгэлтэй тийм маш өндөр зүүн совинтой эмэгтэй хэлж байгаа шүү дээ. Empress үзрээр. За тэгэхээр та тэнд очисноор өөрийнхөө зорилго руу одоо хүчтэй одоо ингээд нэг өстө ханцуу шамлан орснороо та ийм амжилтанд хүрнэ гэж хэлэх гээд байгаа юм л да. Чамаа хүмүүс анзаарч эхэлнэ тийм. Өмнө нь одоо хүртэл хийжсэн бүх юм толгой нуруугаа харцсан юм шиг одоо ингээд хүнд анзаарахдаггүй амьдэрсэн байж магадгүй. Одоо бол үгүй таны цаг үе ирсэн гэж. Та хүмүүст анзаарагдах цаг үе. Танд ялалт ирэх цаг үе. Та амжилтанд хүрэх цаг үе. Тэгээд та эцэст нь би чадлаа. Би энд ингэж явснараа би чадлаа гэдэг нэг тийм гоё одоо танд тийм ялалтын юм ирэх гэдэг нэг гэсэн үг. За тэгээд ингээд базаад хэлэхээр юу гэж хэлэх гээд 3 дугаар сонголт болохоор таны одоо тийм хүсэж байгаа ажил яг одоо яг ямар шатн дээр явж байна гэхээр тийм хуучин амьдралаасаа гарч шинэ карьерийн шугам руугаа шилжиж байгаа шат үе. Маш хурдтайгаар маш хүчтэйгээр одоо шилжиж байгаа цаг үе гэсэн үг.
За тэгэхээр чиний хүсэж байгаа ажил бол одоо зөвхөн мөрөөдөл байгаа бол байлсан гэсэн үг. Тэрийг бол аль хэзээний хийж эхлүүлсэн, та бүр хийж эхлүүлнэ, хийж эхлүүлсэн ч юм байгаа. Тэгээд та бүрийн амжилтанд хүрэх бүрийн замдаа гарсан. Амьдрал өөрөө таныг цаг нь болсон гэж түлхэж таныг одоо нэгсэнтэй одоо ингэж байгаад байхгүй гэд түлхэж гаргаж байгаа байхгүй юу? Та нэг гэсэнтэй үүрэгтэй, зоригтой, хариуцлагатай байсан. Тэрийг хийхгүй байсан бол бүх юмыг нураагаад таныг одоо энэ 5 тухын буснаасаа гарнаа гэж өшөглөд гаргацсан гэсэн үг. Тэгээ тэр нь угаасаа танд хамгийн зөв зам чинь байх бол. За тэгэхээр ийм шат үед дээрээ явж гинэ гэсэн үг. За энэ картаар юу хэлж ивэнэ? Таны сонголтын карт. За та өөрийнхөө алхаа бүрдээ trust your steps гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө алхаандаа итэг, өөрийнхөө үйлдэлдээ итэг гэсэн үг. Bravery гэж зүрх зориг, айцаа даван алхах зориг. Тийм. Айцаа даваад алхах. Ас ирээдүгөө хараад энэ чи хязгааргүй ирээдүг байгаа байхгүй юу? Тэгэхээр та одоо нэгсэндээ тий тодорхойгүй зүйлтэй ч гэсэн зоригтойгоор нүүр тулаа гэж байгаа. Яах нь одоо тодорхой биш үж болно. Та одоо нэг бурхан биш нэг ирээдүг хардаг зөвнж биш учраас яахыг нь ирээдүг нь харахгүй гэж болно. Гэхдээ та зоригтойгоор өөрийнхөө энэ бодож төлөвлөсөн зорьсон юмныхаа төлөө нүүр тулаа гэсэн үг. Тэгээ өөрийнхөө алхамд итэг гэж байгаа байхгүй тийм trust your steps. Өөрийнхөө алхамдаа хийж байгаа алхамдаа итэг. Та энд хүрнэ. Сонгогдно. Та эмпресс болно. Эн чинь бүр хурдан явна. Таны бодсноос ч хурдан та амжилтанд хүрнэ гэсэн үг шүү. За тэгэхээр хамгийн чухал зүйл нь одоо бол өөртөө итгэхэд тийм ирээдүйдээ итгэхэд алхах шатан дээр явж байна да. За хүн нөгөө нэг хийж үзээгүй юм болгоноос л айцтай байдаг шүү дээ. Тэгэхдээ айцаа давж туулаад хийгээд алхаад үзсэн хүн л амжилтанд хүрдэг байхгүй. Юм тийм дардан цагаан байхгүй. Тэгэхдээ та харьцангуй хурдан амжилтанд хүрэхээр байна гэсэн үг. Таны сүнс чинь, таны дотоод хүч чинь айл хэдийн тийшээ тэнд амжилтанд байгаа гэдгийг мэдэрч байгаа гэсэн үг. За тэгэхээр комфорт зоноос гарч хуучин амьдралаа, хуучин өөрийгөө орхиж яах нь тодорхойгүй байгаа ирээдүй рүү зоригтойгоор алхах. За ийм цаг үе дээрээ та явж байна. Таны хүсэж байгаа ажил чинь асар том шилжилтийнхээ босгон дээр байна гэсэн үг. Уучин хаалгаагаад шинэ хаалгыг нээгээд шинэ зам бол хүчтэй нээгдэж байна танд. Хурдтай нээгдэж байна. За тэгэхээр одоо танаас шаардлагадж байгаа юм нь юу вэ гэхээр өөртөө итгээд урагшаа гэдэг юмд одоо хэрэгтэй байгаа юм байна да. За ингээд 3-р сонголтыг сонгож сонссон танд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.